Зяаны сонсогчдоо өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 17 цаг 10 минут болж байна. Ингээд 2025 оны 10 дугаар сарын 1-ний буюу эхний өдрийн хөнгөн хөгжилтэй байцгаан юурайтай Янаг Янхва нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За бомбөрчин жоо ороод бомбөр ороодлоо. Микрофон доош унжээд байна. За хугалч ба дахиад. Хайр дахиад угалч. Ингээд өнөөдөр та бүхэнд хэрхэн хөнгөн хөгжилтэй байж болдог талаар үлгэр жишээ болохоор хөтлөгч Чанца, Угна, Эрика анжгаан дээр студид ажиллаж байна. Студийн найруулагчаар Гамболдын ангараг ажиллаж байна. За ингээд өнөөдрийн сэдэв залуу насныхаа эрч хүчийг би цэг. Оо за. За ийм сэдэв иржээ. За өнөөдөр бүгдээрээ залуу халуун насныхаа тухай ярилцгаана. За нийт сонсож байгаа ахмадуудаа ахмадын баярын мэнд хүргье. Баярын мэнд. За тэгэхээр бүгдээрээ яг энэ зам дөрөх амьдралын туршлагаараа 1-р курстэй эргэж очих нэ. За. Оюун том болох нэ. Гэхдээ одоогийн чинь эд хөрөнгө мөнгө төгрөг бол эндээ үлдэн шүү. Харин би хаа царайд өрөх чинь жавхгайсан сайхан 18 насн дээр очих нэ. За. Бас гоё байна. Сайх юм бэ. Би ч одоо аргал хിവэрэ байгаа үндэ. За, эхний асуулт. Чанзал дулам. За. 18 насн дээр очих гэвэл та яг хэдэн онд очих юм бэ? Хэдэн онд очно? Тий, яаж хувцлах юм бэ? Оо 12, 13, 4 он. 4 он юм байна. 14 онд 1-р курс. 1900 хэдэн он гинэ? 1900 биш ээ. 18 насн дээр очихсон юм дээ. Хэдэн насн дээр очих вэ? Тийм шүү дээ. Тааш намайг 1900 оны хүн гэж бодоод байгаа юм уу? За тэгвэл 1800 тэртээ. 1817 онд байгаа. 2000 хэдэн он гинэ? 2014 баг. Хүүх чичс чоош юм байна шүү дээ. За 2014 онд ямар хувцастай явж идэг юм бэ? Тэр чи одоо 1-р курс байсан юм шүү дээ, тий. Үгүй тэгэл чулуу товтлог өмсдөг байсан шүү дээ. А тэр үед чи арай гайгүй эмгтээлэг байсан юм байна. Тий. Юм хум гардаг байсан юм байна тэр үед. Их юм гардаг байсан юм байна бодоодсэн чи. Юу гардаг байсан? Тий, тухам ухаал гаргаал яа. Тухаа гаргаад. Өмнө нь хаачдаг байсан. Өмнө нь гівлүүртэй байсан. Мөрөө гарах уу? Тий. Гэтэл нэг ярингээс энэгээр юм задгаа мадгаа торт морто цамцааг өмсч яддаг гэсэн чи тэр үед. Бас сэтгэлээ гайхуулаас. Сэтгэл байна. Одоо нууцсан болохоос амар том сэтгэлтэй ш би юм. За. Тий, тэгэл явдаг гэсэн шүү дээ. Юу өмсч явдаг л асууж байгаа юм тий. Тийм. Доогуура өмд өмсдөг байсан юм уу? Торкоо өмсдөг байсан юм уу? Өмд өмсдөг байсан юм хар бариун өмд өмсдөг байсан. Тэгээ нэг бас хаяа өсгөт тоглоом өмснө. Өмнө дотор юм өмсгөө? Өмнө дотор юм өмсдөх юм уу? Юу гэсгүй чи би бол байр өмсдөг байгаа шүү. Дүрсийг яриад байгаа юм уу? Тийм шүү дээ. Дүрсийг өмсөн шүү дээ ахаа угаасаа. Тийм зөв. Юу та тийм нарийн би бүр одоо төрсийг ард түмэнд ирэх юм уу? Ихгүй яах юм бэ? За тэртээ 2014 онд 13 оны сүүлээр байна уу да захаас авсан нэг төрсийг өмсөжсэн юм. За байн золдохгүй байсан учраас 130 өмссөн байсан. За. Гэл хэлчихэж дээ. За тэгээд Гутал харин тэгээ нэг хар мар пүүз мүз хар өсгөтэй гутал пүүз сольж өмсдөг гэсэн шүү дээ. За. Тэг тиймэрхүү л уцсан өмсдөг. Толгоон дээр юм алчуур боодог байв уу? Яадаг байв? Гүү боодгүйсэн. Цаг баг зүүдэг байв уу? Цаг ч одоо юу илээ? Цаг бол нэг зүүдгүй байсан юм аа. Ихэвчлэн тэгэл нөгөө утасынхаа цагийг хараад явчихдаг гэсэн шүү дээ. За би 18 настай чамтай гудамжинд тарах юм бол би чамд нэг нүдэрээ чалахгүй юм байна. Яаси? Энэ догоо өмцтэй авчих чи энэ тоогоо. Юу яриад байгаа? Яа чи өмсөж болох өмсөн байна шүү. Хүний нүд татах юу чадах вэ? Тэ яах юу өмсвөл таны анхаарлыг татах хоёр сэтгэлээс өөр юм аахгүй. Яг чи өмдгөн зоргоо Джеймстэй юм байна шүү. Өмдгөн зор байсан шүү дээ тэгээд. Тэрийг хэлэлтэй тэгээд. Ямар ч заавал юмаа гаргаж ич танд. Тэглэж би тантай тааруул таныг ч тоохгүй л байгаасан баг. Чи миний 18 настай тааруул чи ухаалдаж унаа. Удаа та өөрийгөө л ингэж магтаад байдیں۔ Өдөр шөнөгүй давхаа чи миний манай орцны гадаа хонно. Би таны төлөө орцондоо хонох байсан уу? За ямар ч байсан давгүй л охин байж те бас. Гайгүй хүн харахад хүнчгэл явдаг байсан шүү дээ. Тийм байна. Жохон дэлдэл болохоос шүү дээ. Наа бүр үзээ. За угнаа хэд онд очих уу? За би 1999-ээс 2000 онд очих юм байна. За 99 гэсэн үү?
За 1900 1900 гэж ярина шүү дээ. За. За Очих юм байна. Гэхдээ тэр үе чи одоо яг өөр дөрөө ярих юм бол мэдээж цэргийн хувцастаа сонсчихгүй ч юу. Гэхдээ би өөрийгөө энгийн хувилбараар нь бас бодож байгаа. тийм шүү дээ. Тэрийг л Цэргийн хувцастай ойлгоо юм шүү. Гүй тэр чинь тэгэл Цэргийн явцсан амар тэр чинь яриагаа задлаад ярих чинь тэр энгийн гоё. тэр үеийн сонсогчийн хувцас чинь мяа байсан. Мяа. Цэрэг хувцастай Нөгөө байсан шүү зүгээр нөө мө Цэрэг байлтч байгаа хувцастай байсан. Тийм. дээ. Тэр чинь хэн бүхэнд ойлгомжтой шүү дээ. А тэр үед бол маний үеийн залуучууд чинь нөгөө юу байдаг шүү дээ. Хамтлаг айгүй их дуурайж хувцалдаг байсан. За За миний гутал бол дороос нэхлээ. Гутал бол нөгөө фалторон гутлаг шүү дээ. За. Ухан дээр нь уул наагаад хатцсан ч байж ах шиг тий. Дочилдож мочилдоод ингээ туурай хэлбэрт оруулсан. манай хар сарнагийнхныг дуурайж байгаа шүү дээ. Яг Тий, зөв. өндөр эсэн би just тийм гутал өмсдөг. Өмсдөг байсан. Та тэр үед хэд байсан өндөр чам? Би надад нэг байсан, байнга өмсдөг байсан. Манай найз нар бол өмсөж надтай их Чи одоо төрчөөд. 3 4 см барыг 5 см зузаантай. Багтаа 3 4 см. Тэр та Чи бараг 2 м болдог болдог юм уу? байсан. Тэр үед нэг 180 мажтай байсан юм Аа байна. Харин одоо одоо хожим юм уу? жин дээр гинэ. Асуултыг хийсэн юм байгаа. Хийсэн л туранхаа нэг дэлдэн гутал байсан юм байна. Тэгээ өргөн өмд арзар гутал бид юу илээ бидний юу илээ нэг тийм дуу муутай байдаг байсан шүү дээ. Яг тэр өргөн Бид нар бүгдийг бүтээн тий гэдэг. өргөн шуумагт одоо талбайцсан өмд. Ай. Тий тэг жоохон доошо ингээд бас шуумгийн суулгаж муулгацсан тий. Ай. Тий тэгээд нилээн нэвсээсэн цамц бодолктой гинжин зүйлттэй чулуун бүгчтэй хоёр жихэн дээрээ юутэй цагирхтай голцоотой голцоо ингээ могоо орооцсон голцоо гэдэг байсан тий мөнгөн голцоо Одоо чиний тэр нөө цоосон чиг чинь бүр идэгцэн үү? нэг дор хоёр цорхоос хоёулаа битүүрсэн Аа. хоёрыг зүүдв Сая чи гэсэн чи жигч ингээ наалцсан байж буцаа бус бус гэж гэж. Сотож. тий За, би за. хоёр цоолуучсан байхгүй хоёр Үс цагирхсан ямар байсан? Хашааны цэцэр үс хагасан гошног байсан уу? үс гошног үстэй Оо, окей. гошног үс одоо нөгөө тэр үе нөгөө Backstreet Boys сүнс мүсийн чинь нийлж Нийлж байгаа намайг тий. гошног самнуулаад перкстүүлээд алсан штэ тэгээд нэг юм шар туяатай нүдний шил зүүдэг байсан Тийм ээ тийм. Одоо нам тастай бацхгүй тий тэгээд нэг яг юм уу пижак өмсгөр доторх цанцныхаа захыг тэрнийхээ гадуур гаргаж ингэж Яг. за яг тэр шүү За. тий За. За. Миний үед ч Эрика. төстэй. Тэгтээ арай ондоо. Хэдэн онд очих юм чи? Би 98 99 онд л очив штэ. А тэгэн штэ. Тий. За. Би дээр чинь Тий. зөө юм чи. Юу яаш. Ийм өстө бүр зузаан болтой гутал. Охтууд нь бол бүр ийм зузаан. тий Платформ гуталтай цагаан. багада 5 см шүү За. 5-аас дээш бараг 8 8 10 байсан Тийм гуталтай. Тэгээд терпицэн өмдтэй. Тэгээд юу? бариу чэживч маягийн Бариу чэжвч өмсдөг байхгүй гиз гардаг. Тэгээ ийм тэр нас ийм ухлаацтай. Ийм богинохоо юм. Би ч одоо нэг 90 60 90 юм болохоор. Эсвэл гиз мицийг бол жинхэнэ айгу гаргадаг. цанцныхаа хормог ингэ шууд зангилчдаг байсан тий Яг тэр 18 настай нэг үсээ уссан гэдэг үний юм. Хаяа. Би харин юу яасан? Юу яадаг гэсэн. Жохон нөө ийм сэгсгэр үстэй болохоор ингээ нарийнхан сүлждэг гэсэн. Тэгээ банда зү. банда зүүж яг зүү Жанд чекс шиг юм явдаг. Шал өөр бүсгүйсэн. тэгээ дээрээ дитэн митэн зүүдгөн байсан юм Банда зүг явдаг. Тэрнийхээ дээр Тэгээ нарийнхан нарийнхан шал мэдрэг харагдсан биш үү? Тэгээ гадуур нэг бол ингээ зүгээр худлаагаас сул цамц өмсөн штэ. Ингэрэн задгаа. Тэнгүүдээ цаана нь болохоор гизэн гарцсан. Ийм бэлхүүстэй. Нөө үйл болохоор чинь ийм богинохон хүрдэг өнөө нүдэн тарагч байна За. Яг тэгэж явдаг гэсэн. Жамбогл байж тээ. жомбог стайл гэж хора яг нөө хамаа тараг авч байж ах чи Гоё явж байгаа. Ийм найзууд гарч ирдэг. Ийм нэг атаргүй юм байж Амар ганц үг шидчээ зүрхүү худах шаач. тэр байрны тэрийг харсан амар гоё охин мохон гэж жомбогч наа Тэгээд яг тийм үстэй зэвэн гараад байдаг Өөртөө найрч чадахгүй болохоор. яг тэгдэг байхгүй За миний жомбог ах юм хэлээ. Агаагийнх нь 18 нас чи 93 он штэ. яа Яа бас л тийм эртний хүн байж шүү. Дөнгөж нэг ингээ картын бараа мараан дээр ингээ. Би бүр хорвоод байхгүйсэн юм шүү. 93 он гэж бас тийм он байдаг 93 он. Чиний үнэрч байхгүй. Тэгээ 93 онд чи ингэж би чи ингэдэг байсан юм. Нэг бариу джинс өмсчдэг заяа. Бариу джинс өмсчдэг. Тэгээ доогуур нь кобой гуталтай. за тийм байх нь Кобой гуталтай. Кобой гуталныхаа уртлыг нь албаар ингээд нөгөө нэг юу яатсан. Скотчор ороодсон. Яаж анд гэдэг наа? Яаж байгаа Хэлбэрдэж байгаа юм. Зүгээр л хэлбэрдэж байгаа. Скотчор ороод. тэр үчиг хэлбэр чинь амар байдаг гэсэн Тэгээд
Тэгээд цээж ерөнхийдөө ихэвчлэн нүцгэн явдаг заяа. Би ч бас нэг ингээд нэвтрүүлэг шиг гидс мэдтэй байлаа шүү дээ. 6 болчин байсан. Тий. Тэгээ явж идэг. Тэгээд нэг бодвол ингээд нэг юм ханцуугийн тайрцсан шинээл өмсөж явдаг. Вау. Ханцуугийн тайрцсан шинээл өмсөж явдаг. Нэг бодвол ийм нөгөө нэг бүр нэг хуучны нөгөө нэг крокодил дандиг ийм нэг сагун бичаг байдаг шүү дээ. Ингээд Тийм крокодил дандигийн сагун бичагтай. За. Тэгээд ковбой малгайтай. Нэг бол бандатай. Ер нь шинэлээ өмсөд бандагаа зүвчдэг. Яг зөв. Нөгөө пижака өмсөд ковбой малгайгаа өмсчдэг. Тэгээд хүзүүндээ нэг юм нэг ямар ч хамаагүй өнгийн нэг банда зүвчнаа бас нэг банда зүвчих. Тийм, банда зүвчдэг. Тэгээд яг би чи ийм урт үстэй байсан. За. Урт үснийх нь үзүүр нь ингээд ийм Нааш нэг л Guns N' Roses харагдаад байна. Нэг 10 см шар. Яг урт үзүүрээсээ юу? Тийм, үзүүр нь шар. Тэр чи би юм нэг Prodigy үстэй байжгаад шараар бодцсон байжгаад тэр ургасаар агаад доошлоо тийм байх нь. Тийм. Урт үстэй тэгээд яг нөгөө ковбойо өмсгөлөөр бодлохоор ингээд хоёр талтаа ингээд сураар боочдөг. Зүгээр ингээд хоёр талтаа сураар боочдөг тий. Тэгээ явдаг байсан. стилтэй байсан юм яана. Тийм зүгээр нөгөө юугаа бандагаа зүгтлээрээ зүгээр ингээд суул тавьчихдаг. За чанцаа тоох нь уу ийм залуу? Наад ч одоо шок болчихсон. Шок болчихсон. Тэр скотчер яг тэр скотчийг авчвал хаа гоё юм шиг болчихно ангаараа. Тэр сурмаар бас яаж юм бол. Ийм нэг юм хар нүдний шил зүүж явдаг. Хар нүдний шил зүүж. Ямар хэлбэртэй тэр нэг. Зүгээр нэг юм нэг ийм нарийн дүү хэлбэртэй. Одоо матрикс руу тиймэрхүү тийм аа. зүүж явдаг байсан. Тэгэл ийм л стилтэй байсан. Тэгээ яг уу бид нар чи ингээ бөөндөө явдаг. Ингээд бүжгэлдэг баг нь утч ингээд бөөндөө нэг хилтэй явдаг. Бүгдээрээ скотчтой гуталтай. Тэгээ ингээ гарууд малиусыг ингээ тойроод зугтдаг байсан. Хүмүүс годомжинд явж байгаад ингээ хүмүүс тойрдог. Яагаад зугтаад байгаа хаа? Скотчтой гуталтай явж яах вэ? Харсаар байтал хулгайн царайтай юм явж байгаа шүү дээ. Өөрийгөө ийшээ хулгайн царайтай. Чанцаа скотчноос нэгаад байгаа ба. Харах царайны тим юмнууд явж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд энэ тэнцэндээ ингээ баахан гинж минж ингээ карванаас илүү гаргаа унжуулсан тий. гинж унжуулсан тийм хүмүүс л явж байгаа шүү дээ. Тэгэл явдаг гэсэн нэг баахан юм нэг юм том мөнгөн бөгчтэй. Индианы гавал маавал зүгдэг байсан. 3-4-оор зүүчнэ нэг гартаа 3-4-оор зүүчдэг. Тим юмнууд явж идэг байсан юм чинь. Тэгэхээр чинь хүмүүс айхгүй яах юм бэ? Хүн бай тон хоож. Хамгийн шок нь байна шүү дээ. Атусны ч мөнгө байхгүй. Тэгээ ийм лаг стилтэй багнууд гэж. Атус гүрийгээл хусчихна. Тэгээд чимгүүлээр хусдаг. Тийм л байсан. Тэгээд юу ч бодож санах юм байхгүй. Зүгээр л стилтэй байвал гоё гээл. Тэгэл стилтэй тэмнэг тэмтэй явж идэг байсан. Стил байвал стил байж өвөл зүүн хамаач. Та өвөлдөө юу үсгий хаа? Баг тэр чигээр шүү. Өвөлдөө манус. Өвөлдөө тэр чигээр. 93 он ярьж байгаа шүү дээ. 93 онд чинь өвөлдөө нэг бас нэг юм нэг Гондурас гэдэг нэг юм нэг галтардаг юм төрөөтэй гутал байдаг байсан шүү дээ. За. Тэр төрөөтэй одоо цагдаагийн гутал шүү дээ. Израилийн Гондурас Израиль гэдэг. За тэрийг өмсчдэг. Тэгээд дээгүүрээ нөгөө алдарт бариу жэнсээ өмсөстэй. Тэгээд нэг юм нэг памбгар өдөг хүрдэг байсан шүү дээ. Богинохов. Тэр чинь ингээд 7-8 янзын өнгөтэй. Тэгээ нөгөө нэг нийлдгээрээ бас яг өнгөөр нь аваад өмсчдэг. Тэгээ ингээд солонгын 7 өвөлч байгаа. Тэгээд капр гэж нэг юм байдаг байсан шүү дээ. Капр гэдэг ингээд нөгөө юу яхаа тэр ингээ өмсчдэг нүдэ гаргадаг нэг юм зүвчдэг. Тэрийг зүгээр ингээ толгой дээр тэр тийм үед байсан юм уу? байд юм. Тэр чинь шүү дээ дээр өмсөд хажуу тишгээ унжуулцдаг заа. Тийш нэр нэг нүдэ гаргаад уу. Тэгээ нэг юм сонин багнууд ингээ явах нэг ийм багнууд тэгээ садараа явж идэг гэсэн. Тэгээ тэр чинь ингээ бас бөөндөө явна гэхэлэр чи хүмүүс амар байгаа. Одоо чи миний энэ уртстай байсан үеийн зураг энэ явж штэ. Йоо, шок. Бүр амар зураг байгаа нэг костюм бичигтэй нэг амар зураг байгаа бас. Тийм л байсан юм уу? Цаастаа гоё явах юм байсан юм шүү дээ. Энд гэхдээ миний зураг биш юм шиг байна. Эвлүүлсэн юм шиг. Энэ угаасаа 10 жилийн юуны зургууд байхгүй шүү дээ. Тийм юм коммунист охин байдаг те. Багшаа гэрийн даалгавраа хийсэн шалгах юм гэсэн. Нэг гайтай эвлүүлээд
штэ. Багш ингээ өөр юм яг сатараа авч Яг мартсан мартсан байж байгаа гараа өргөдөө. Багшаа манай даалгавраа хийж чадах. Манай гэдэг анчаах шиг юм далчгаар байдаг гэсэн үг. Тэгээд цаатах чинь заавал. Би тэгэл тэр тийм нэг гэрийн даалгавраа шалгах, эзэн шалгахын гэдэг үгтийг уран зохиолын номор зөгтөг байсан. Мандартан зохио шүү. Дугаа гэж. Ямар Уран зохиолын ном чи ийм цаа ном байдаг байсан. яа. Тэгдэг байлаа. За. За үргэлжлэе. Яа ер нь бол бас та нарын залуу стил гоё шүү. Гоё байлгүй. Би миний бандаж Цагтаа л өнгөлөг штэ. авлын ястай. За Тэгдэг Тийм тийм. бандаа. За одоо хинд рүү ууган дараа шилжсэн шүү. За. За сайхан ганган уцалчлаа. За тэглээ. Хамгийн түрүүнд хинтээ уулзах вэ? Эсрэг хүсний хүн үү? Оо дуртай болвол эсрэг Эсрэг хүсний хүнтэй л уулзмаар байна шүү дээ. Тэр гоё ганган Та анчаахтаа уулзаач. Үгүй айч. Нөгөө алгалцсан багтнаа хаа. Би хинтээ уулзъя. Чи 93 онд очлоороо бүр бацаан Би болчих чи бүр шүү. бацаан болчих шүү дээ. Усанд явдаг тэрэг дүрдэг л бацаан Та байна шүү. тийм хөш юм. Гүү. Ий наадханаас чинь 6 ах байгаа үст. Тий. Тийм үү. Тэгэхээр чи би тэрэг дүрдэг хүүхд усны хүүхд болчих жоох. Тий. Эсгийн худалтай л хүүхд. Худаг дээр таарчихгүй ах та. Ах дээр скотчтой худалтайгаа. Ажуу 40 бутан дээрээ суудгаж байгаа түрүү. Яг тийм. Чи яг тэгж Яг ядаргадаг тийм. байхгүй. Алуу на тэргээ өдөр 40 бутанаа тавьчих би дээрээ суу. Жохон түрүү. Төрөдөх гэ. Яг тийм. Зайтай Тийм ваа юм уу? Тэгээ штэ. Тэгдэг юм шүү дээ. Йоо тийм үү? Төвхтэй өс шүү дээ, Усаад ахнах үзег чинь. байна. Лайтай. За хинтээ уулзах уу? Тухайн үеийн тод гэрэлтэх од пүрэн сүрэнтэйгээ уулзъя да. Бүжээ. Бүжээ юу? Загвар өмсөж. Оо гой бүсгүй шүү дээ. За. Тэр чи одоо яалтчгүй 8 дахь гаригийн нөгөө нэг зуны өглөөний нараа Клипэн тоглодог уу? тоглодог шүү дээ тий. Тэр үед чи яг тэр 20-од насны үе шүү дээ. Тийм байна Тий. те. Пүрэн сүрэнтэй л уулзмаар. Та болзоонд л урах гэдэг юм шүү дээ. Яг тэр Өөрийгөө л харуулах гэдэг юм шүү. гарагч нь бол гэхдээ та нараас өмнө те. Ер нь үе шүү. Үе ах шүү. Тийм үү? Зуны өглөөний нараа гэдэг чинь яг- яг л тэр үе шүү дээ. Тийм байна, тийм байна, тийм байна. Тий. Тийм байна. Та нарын үе юм байна. Яалч байхгүй тийм байна. Тий. Тий. Бүжээтэйгээ уулзмаар байна. За. Тий. Ямар Ямар хуу гоё залуу байгаагаа харуулмаар байна. чам шиг тийм 180 см-тэй тэгээд Үгүй, би ч тийм одоо- пак говцолцсон залууд бас татагдах байгаа. Яа миний гэл орно штэ. За. Тий, тэр намайг харах юм бол камертон юм шиг гоё харагдаж штэ ер нь. Хошног өстэй тий. Хошног өстэй. Хоёр мөс. Тэр Тэр хараа. Тэр үе залуучуудад юу л гоё байдаг чи бүгд надад байна штэ. Харин Тэр тийм, гомс тийм. гоноор хэлбэр дүрс. Тэгээд Жоохон яг гоё дишүүлсэн өндөр болохоос сайхан. шүү. Тий, одоогор бол солонгос стилтэй дэлгэн сайхан залуу байна штэ. нэг юугаар хийсэн бүүмэд гинжтэй. Гинчтэй тий. Бас гинжтэй юм. Шалгуудлаа шаргал гинчтэй байгаа штэ. Анжгаах бол баг нэлээ олон байсан юм шүү те. Гинж минь унжуулдаг ч юм бол. Оо манайх чи энэ өмд дээр зүүн. Энд чинь Бүх нэг нөхс үнд нь юм юм зүүхгүй. Одоо ингээ стилийн хахад тийм рок морк маягийн маах байхгүй юу? Минийх чинь жоохон поп тал руу орчод байгаа байхгүй юу? За Би тэгэхээр чинь нэрээ нэг стил өөр болчиход байгаа. Би чинь нэг бол рок болчоод нэг бол кантри болчоод Яг уг нь бол тийм би чи байна. өөрөө рэпер багийн байлаа шүү дээ. Рэпер багийн байсан. Тэр үедээ олцснараа л хангалж байгаа юм чинь тий. Тэр кантри стил амар модонд орсон байхгүй юу? Бүгд кобой өмсөөл нэг тэгээд тий. хуучин сайхан Яаж яах матроочтой дайнд юм байна чи яг тэр үед чинь гоё яг байсан. яг нэг тийм стил нэг амар модонд орсон. Энэ юм илгэн хөрөмнүүд тий. Ганс нуруу самтлаг мамтлаг чи ийм юу яг саксасан тийм юмтай. аюу гоё байсан шүү дээ. За. Би бүжээтэйгээ л уулзмаар байна. За. За. Гой бискутаа уулзах юм Тий. байна. За, Би юу? Эрик. Би нөө нэг 8 талстынхантай ч юм уу, камертоныхантай л уулзах байсан бах та. Тухайн үедээ нөө жинхэнэ шүтчихсэн юм чи. Тий. Тий. Гэхдээ зөвхөн дотоодын өмсдөг үсттэй тий. Харин Гадаад тийж болох- гадаад болох юм уу уулзах зөвхөн чи юм уу? Backstreet Boys моёстой уулзмаар Гадаад байна. уулзч болох. Болохгүй. Тийм байх. Яг бүжээг гомдох гэж шүү дээ. Йоо, арай гэж уулзчих. Яг тэр хамтлагийнхантай л уулзах байсан. Хинтээ нь уулзах юм. Аа? Яг хэл. Бүгдтэй. Тэр уулзаа. Ээлжлээд уулзчих. Ээлжилж уулзж байгаа сонголтоо юм. Дэлгэр мөрөнтэй уулзах юм уу? Үгүй. Яаж байгаа тийм номин тал шүү дээ. Би Камертон танаатай уулзах. Би Мэдэ тэгээд Эба Эбата уулзаа. за эсвэл Хайнатай. За хайнаа зүгээр юм. Тий. Мэдээ давгүй шүү дээ. Мэдэ ядч үнэтэй. Мэдээ чинь тэгээд нөгөөдүүлээс дүү байхгүй юу? Тийм үү. Яг Нөгөөдөлөөс нөгөөдөл дүү нь байсан. арай 78 оных тий. Мэдээ чамтаа чицүү байх. Тий. Үгүй болдоо чинь 76 болов уу гэж бодож Энэ шүү. Орс Google-тэй шиг тэр Эбан гоёо.
Шахажаас тухайн үед бас гайгүй нүд хүмсгтэй харагддаг байсан. Хоолой л жоохон тиймэрхүү те. Хоолойч. Бастай чи байна. бастай чи ингээд медэтэй уулзах гээд очиход чи болдоо голоор нь ороод чамтай уулзчих. Яг тийм те хөөх юм чинь. Та болдоотой нь уулзчихгүй да. Бас тийм те. Тийм болдоотой Уран нуграач ихнэрээс нь салгаад. Найз Зүгнээс нь Тэр салгаад. үед уран нуграач найз хүүхэн бүр Байхгүй сурч шүү. байхгүй шүү. Хаанх Сурч нь байхгүй бол шүү. шүү. Сурч байхгүй шүү. Сурч байхгүй шүү. Яаж анхных нь болох юм? Болдооч тэр үед Чи шууд гэж бол Оо тийм үү. болдын зохиос бүх дууныхын шүлгүүдийн бэлгэлчихгүй өөрт нь. Ирээдүйн цаг дээрээс. Бичсэн үү? Тий. Нэрээ тэгэж болж штэ. Одоогийн юм байгаа юм чинь Английн дуршлаг яг тэх юм байна. Хогч ирэх юм гарах юм байна. Яа за. За За би одоо яах юм болоо 93 онд би хинтээ уулзах байсан юм болоо. Хин бийж тарах. 93 онд ч одоо Мистис сүрчүүд зөндөө байгаа юм нөгөө. яг Од гэрэл мод гэрэл чинь арай хөгшин билүү. Гоо жүжигчин одон чимэг байна. Мис Гүг. мечитма Хин гэж сансарма ихэр заяа ижил заяа. бид нар нөгөө нэг тэр үед ч одоо биш байсан юм байна. Би хинтээ уулзъя. топ од За. гэрэл байна. Оюун хөөртэйгээ уулзъя. Дууч. Оюун хөөрч тэр үед жинка од байсан. Яг өнөө. Яг одоо Чин од байсан үе чи. чин од. Хөгжим бүч дугнаасаа манай найз нарын хажуудлын ангид байдаг гэсэн. Зөв. Нөгөө ангид байдаг гэсэн. Бид нар тэгээд нөө оюун хөөртэй Гэтэ таарж байгаагүй юм уу? таарчсан. Манай нэг найз бас уулзч болцдог л байсан. Тэгээд Зөв. тэр тэгэгч мэгт манус тэр дээгүүр үлээвэрхэнтэй нийлээд тэрнгүүр чи бид нар хөгжим бүжиг дээр бас бужигнуулсан. Оюул хөр мантай явжсан те. Их бужигнуулсан шүү. Ер нь бол хөгжим бүжигийн тэр хойдлын спорт талбай дээр ерөнхийдөө тэгээд нэг юм хитэг хөсрөж царайтай юмнууд байж идэг нь манус Бидний байсан. байхгүй гэж. Хөсрийн юмнууд байсан манус шүү. Тэгэхэл юм байна. Одоо ер нь бол тэр үед ингээд үнэхээр ингээд олон танигдсан од охин бол оюун хөрл байсан. Оюун хөр байсан Тийм байсан тий. байна. Чи тантай ойролцоо байсан тэр үед. Бас Арай жоохон дүү Нас уу ойролцоо. айдтай барагдчихсан Арай баха. ойролцоо Барагдчихсан баха. чанцаа ер нь энэ Бараг нэрийг бараг ч анх цаа. сонсч байна уу яаж чинь? гоо сонсч ийсэн. Нэрийг нь сонсч Сонсч байна. ийсэн. Гэтэ би дууг нь сайн мэддгүй. Ямар Ямар дуутай байсан. чинь хорвоо гуйраач зүрхнээс аялсан ээжийн За одоо. Би баг цаг хугацааны аймаг. Японд олон улсын хүүхдийн дуу зохиогчдын уралдаанд орж Цаасан шоу дуугаараа. Тэгээ энэ дуугаараа аахгүй. Тэр дуу хит болж исэн юм уу? Энэ дуугаараа нэгдүгээр оронд ороод тэгээ энэ чи бид нар чи гадаа дотоод руу явсан хүн байдгаа энэ чи Багнуур явсан хүн цөөхөн байх чи тэр чи Япон яваад ирсэн хүн байлаа шүү дээ. Тэг Японд жинхэнэ хот болсон тий. Сүүлд Тэндээ сурч Голдасны хайнаатай зүүдний учрал. Юу лээ? Нэг дуу Тэр дуу. дуу. Зөндөө дуу байгаа л та. Зөндөө дуу байгаа л та. Тийм бах уу тийм бах. Гэтэ тэр өвчин чанс цаасан шоуг нь амар дуулдаг гэсэн бид. Тэрийг бол айгүй хөг дуулдаг гэсэн. Тийм баг. За, гоё юм байна. Чанцал. За би тэгтээ хараа би 10 жилдээ уг айгу рок охин байсан байхгүй хаасаагүй хадаас мадаастай гутал мутал хадаастай банд нар дургуур ихээр хадаасаараа зоочдөг гэсэн юм би. Чи одоо ч Хадастай өсөн мө чи өөрөө. 10 жилээс их сургууль руугаа шилжээд тэр 18 таа чинь би тэр рок байдлаасаа салцсан үе байсан. Тэгээд даруухан байдал руу орсон. Тэрнээс би чи яг нөө хашааны завсрагдаг шиг хав хар үстэй айгу өвсөө уурж байгаа. Айгу урт хар үстэй тийм охин байсан байхгүй. Түүнээс чи готик байсан уу? Ер нь стил Ер нь жоохон хар бараан талтай шүү дээ. Готик стил. Хар бараан ер нь жоохон нэг хадаас матаастай. Тий, цамц мамц бол юм хадаастай цамц хүмүүстэй гэсэн. Вау. Утал бас хадаастай цамц хүмүүстэй. Вау. Түүх бас Готод хадаастай. бас хадастай. Утландаа хадаастай цамц өмсгч. Тийм байна. Айгүй сонир готл байна те. Энэ өөрөө цамцтай Туслан туслаа. өөрөө тусдаа Оо цацтай. энэ харагдаа миний нэг ахаад бас нэг Эрика ёо. Нэрнгээс ихч барыг Бритни Спирс Яг гэсэн энэ шүү. Бараг Бритни хүүхэд нас гараад ирлээ шүү дээ. Ой. Би яг энэ дэлд өгч байсан. Воо нөгөө Тийм дэлдээ угнаач байх. гараад ирлээ шүү дээ. Манай найзууд цэргийн сургуулийн найзууд намайг дэлдөөш гэж очилдог байхгүй юу? Тийм. Дэлдөө 3 Одоо унасаа ерөөсөө байсан. дэлдөө Ялгагдах нь дэлдөө. Аа. Тий, тэгээ дэлдөөш гэдэг гэсэн. Ёо чанцаа чи бол нэрээ ёстой нэрээ ёо. Үнжээ байсан юм шүү. шүү. Аа. Үнжээ байсан юм шүү. Унжээ. Би зүгээр л усуумаар байна. Яг тэр байж тээ. За хинтээ уулзах гэхээр би тэр үед чи хараа одоо юу байсан болоо Ecstasy 10 жилд л байсан баха да Any Monitor чи намайг 10 жил тахад гарч ирсэн шүү дээ тэгээ нөө Crash Bash гэж хамтлаг өгдөгсөн шүү тий. дээ Crash Bash-ны засраар хардаг тий. тэд нар чинь манай дээд курс ах нар байсан байхгүй юу За. их сургууль дахаа тэр эдтэйгээ уулзт юм уу Crash Bash яах гэж Та нарын чиний тэр үед ч одоо Монголын хамгийн лаг явж исэн хамтлагын тэр юм уу?
Гэхдээ би яг Монголын хамгийн лаг байсан гэдгийг нэг санахгүй л байна л да. Манай дээд курсын ах нар байсан болохоор би дууган сонсон шүү дээ. Агаас таандар лөө туундар гэдэг лөө нөгөө хипхоп өгүүлж мөгөлдөг залуу. Тийм. Цаад ч юм бас байсан шүү дээ. Яг гарч эхэлчихсэн шүү дээ. За чи Оюутан Хандрын дуунууд хөрш. цаадтай жил уулзъя. Тондртой юу? Тий. За тандартай уулзах юм байна. Тандарт бас крашилж явбооч. Гэхдээ би ч нэг крашлаг. Манай найз крашлдаг байсан. Тэ яах вэ? Би л булаачхаас одоо. Дэжгүй залуу шүү дээ. Тийш. Дэжгүй. Оюутгуудтай ч гэсэн манай найз уулзчихсан би будаагаал хэлэрсэн. Би булаач. Юу гэхэ back to the future болж байгаа юм тий. Цаад чи voice сурж исэн гэсэн шүү дээ. Манай найз л нөгөө дээд курсын бас дээд курсын ах нас юм байлаа. Тэгэл айгу сонсдог гэдэг ярьдаг шүү дээ. Цаатай ч тэгэл уулзчих. За тэгээ. За Улаанбаатар хотод 17 цаг 35 минут болсон. Манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Premium Nexus CU Loyalty уншуул цуглуул зарцуул гэдэг бүтээгдэхүүнээр оролцож байна. За CU application хэрэглэгчид зориулан loyalty хөтөлбөр эхэлсэн байгаа юм байна. За шинээр CU application бүртгүүлвэл 5,000 оноо. За харин CU кредит карт захиалах юм бол бүр 10,000 оноо таны хүлээж байгаа юм байна. За худалдан авалт бүртээ CU картаараа төлөөд 10% буцаан олголт, за сонгогдсон бүтээгдэхүүнээс авахд 50% хүртэлх онооны буцаан олголтыг авах боломжтой байгаа юм байна. Пүү. Энд чи яриа яасан зүгээр юм. Би энэ кредит картын захиалчд юм уу гэ хараал байгаа шүү дээ. Би нэг аппликейшн аягүй ашигладаг болохоор Premium Nexus гэдэг чинь CU юм байна тий. За. Давтан худалдан авалтыг урамшуулсан нэг бүтээгдэхүүн давтаж авсан ч урамшуултаа гэж шүү дээ. Харин тийм нэг дээр нэмэх нэг тий. Тийм бэ. Тэгээд нэг CU оноо чинь нэг төгрөг гэж явдаг байхгүй юу? Угаасаа би энэ аппликейшн дээр бол цуглуулаад Тийм байдیں۔ шүү аппликейшн Тий. тий. Цуглуулсан оноогоор бараа бүтээгдэхүүн аваад хямдрал бас эдэлж болж байна. Бүр 500 CU оноогоор нь штэ iPhone 17 Pro утас хожих суглаанд оролцож болох юм байна. Миний утсыг камер хийсэн би юу нэнд орно. Байгаад байгаа ш хэрэгтэй байна шүү дээ. За урамшуул нь 11 сарын 31-ний дуустал үргэлжилж байгаа юм байна. CU Loyalty уншуул цуглуул зарцуул. За ийм дэмжиж ажилласан Premium Nexus-тэй баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бид нар залуу насныхаа эрч хүчийг бий гэдэг ийм нэрийн дор явж байгаа. За 3 дахь асуулт. Иш. Гэрät миний. Арай тэрэндээ очихгүй юм уу? Залуу насныхаа эрч бий гэхээр зүгээр залгуулаад дуурчлаа. Гэрät Чамаа одоо ирлээд идэв шүү. өдөр шөнөгөө хэрэгж байгаа баг гэж бодлоо. За Цог. 3 дахь асуулт Эрика. За. Та яг харж явдаг байсан ч таныг огтоогоогүй тэр эсрэг хүстэй одоогийн чон санаагаараа яаж эргүүлж өөрийн болгох вэ? За стого яасан. Чон санаагаараа гинэ. Одоогийн чон санаагаараа хэрч. Хиний ардаас гүг. Харин тийм ээ одоо би ч ардаас гүйлгэжсэн болохоос шүү дээ гэж. Тэр үчин намайг тоохоогүй хэм байгаа илээ. За хийж байсан ямар амаатай ямар аргаар тактикал ирэх юм шүү. Харин тийм ээ. За яа дөө тэр За Камбертоны бол байгаагүй тий. За Камбертоны бол чамайг тоогоогүй. Өө. Яаж Гар утас гарлуу гарсан байх. Гараагүй. Гар утас гарсан байсан. Чиний үед бол Бидний үед бол яг дөнгөж гарч ирсэн. Гаралгүй яасан. Тийш би нэрээ утастай байсан шүү дээ. Өдөр шөнөгөө мессежээр бөмбөгдөндөө. Угаасаа тэр үед тийм тийм байсан. мессежер бомбогдгод чи одоогийн чон Бөмбөгцөөр байгаа хаягддаг юу байх вэ? Нөө нэг урнуграач их нэртэй байсан тий. Үгүй найз охинтой болоогүй болцсон явж явах нь би салах юм биш тий. 99 онд бол бараг болцсон байсан баха. аргал болцсон байсан баг. Тэгэхээр салах юм байна. Тийм ээ тий салах юм байна. Одоо тэгэл жатаг ашиглаа ашиг. Харин тий. Яв. Стэн гизээ нөө юу яа. Чи гарцсан байгаа шүү дээ. Нэг л гарцсан байна. Тий буцаага нуух гадсан юм. Нэгэд гарцсан явж байгаа шүү дээ. Одоо жоохон ил гарах юм а жоохон томроо талбайг нь. Юу яа сэтгэлээ жоохон гаргая тий. Тэгхийлээ. Гэтэ тэр үед ч тийм зөндөл байсан. Чи одоо муу чон санааны хэрэг юу байгаа вэ? Сэтгэл ураад одоо тийм шүү дээ. Сэтгэл битэл бүтэн голоо цараа хэлчихэж байгаа шүү дээ. Яаж нэрдیں۔ Тэгвэл заагаад өг. Юу чи гэтээ хүн байж бид нараас суугаад агтай яг уу. Яаж найруул та нар найрагдах юм тэгвэл? Анжгаахыг найрах гэдэг юм уу? Тэр үе анжгаах дээр очиод найрж ус болно шүү дээ чи. Бодол скотч үг. Би чон санаатай тэгээ гэж чад юу яачгаал яваад. Юу яачгаал. Тэгээд яваад. Яасаа орхон ба Google-тай шиг охин уу. Тий. Өсөлгийг чинь бариад үзье гэлөө. Чамаа гівтүүлээд бацгаар мама гэж дуурдаг уу гэж. Юу яриа. Яг тэр 99 онд чинь манус
Ромео Жулеттагийн сүүлийн тоглолт хийчихсэн. За. Ах нь тоглолтын дээр урина гэж хэлээ дээ. Тэгээд мөрөө штэ. Урина гэж хэлэл мөрөн штэ. Ерөөсөө амарх. За найраач. Чон санаа манай байхгүй мэнэ яар шиг. За тэгвэл Угаасаа намайг хараад тэртээ дөрөв найрагдахгүй залуу гэж байхгүй. би чинь бараг төгс байсан. За. Жохон царайлаг байсан охтууд бас нэг жохон ийм их цаатай Жоо тий яг тэгдэг тий. юм үзээгүүд дандаа хүнээр найруулсараа гад сурцсан. Хүн найрч үзээг. Тий үнэ одоо. Аа тэр үнэ Амьдрал намайг юм болгосон гэж. би яг одоо 93 оны үед л юм байна. Төмөр замд нэг герман лавга гэдэг нэг охин байсан байхгүй юу? Герман лавга. Яг ийм Европ царайтай. Тийм охин. Нэх хөрх охин байсан ба тэр. Одоо яг энэ вокзалын ардлын 5 давхруудын нэгэнд байдаг байсан. Тэгээ би очиод бас манай хоёр чинь нэг хэсэг үерхсэн юм аа. Тэгээд үерхэд тэгтээ нэг сүртэй юм болоогүй. Зүгээр л хаяа би нэг гэрт нь очдөг. Тэгээ юм яри зогсож байгаа гараа явждаг. Тэгээд тийм байсан. Одоо би хэрв энэ чон санаатай очих юм бол би орцсон зогсохгүй. Ээжтэй ч танилцсан. Тэгээ солиороо яа би бодлоо. Ээжтэй ч танилцсан. Ээж мэжтэй танилцсан. Яг зөв шүү дээ. Ээжтэй юм биз дээ. Ээж нь таалагдаад байна. Ээж нь таалагдчихвал охин өгч нь гэж. Ээж тэр аваас тийм биз дээ бас ингээд нэг тэр одоо үнтэй гутал бэлгэнд өгөөд би ч одоо чон санаагаа одоо тэмдэл гаргаж шүү. Орцны үед нэг хоёр өвгөн яриа сууж байгаа юм шиг л байна шүү. Нөө их чиг суулгацсан. Одоогийнхоо ухаанаар атсан. Гадаа сайхан байна. Туга шиг ярьж байсан. Юу үнтэй гутал яаж олдیں۔ Тэр басны ч мөнгөгүй байсан мэт дээ. Тэгэл би чи тэгэл бас бүжиг хийгээд эндээс тийм мөнгө олчдаг, мөнгөд үрчдэг. Хадгалсан гэж байхгүй. Мөнгөд одоо байгаа шүү дээ. Үрчдэг. Чон санаагаар мөнгө хураах юм байна тий. Одоо ч чон санаагаар мөнгө төгрөгөө хураан тийм үстэй. Тэгээд ээж дээр нь очихдаа ажтаа бол костюм бижиг өмсөө нөө нэг урт ус мөсий чинь боож моогоод те. Оо джентльмен залууд авчих очиж штэ бас. Тэгэж мэгингүүтээ те. Одоо амьдраад наачих шууд тэнцэнэ амьдрал. Тэгэл ер нь тийш штэ одоо гэрээс нь гарахгүй те. Ерөөс өдөр Та ер нь гэхдээ тэр үед гэрт байдаг байсан юм уу? Тэр годомж яриа бүгд данд годомжид би жоон гэр муутай байсан. Гэр муутай дууд явдаг байсан. Тэгээд тэгэхээр чи одоо тэнд юу айлд шууд очиод хөргөн суучих л байсан баг. Нэрээ хөөрх охин, үнэхээр хөөрх охин байсан. Тэр зартаал хөөрх охин байсан. Тэгээд манай хоёрыг үерхэж байгаагүй хүмүүсээс атааргаж матааргадаг байсан. Тэгээ бас надад бас хандтай байсан тэр ави октод моктод нь сүхтэн тэгээд явж исэн эдэр гэж үгүй шүү бас. Смог герман тавгааг сүхтэн анжгааг найрсан гэд. Яа. Би ч бас тийм л тэгээ надаас болоод хүмүүс зодддаг байсан. сүх мөхтэй явдаг байсан шүү. Хирүүн байсан юм шүү ёо. Сүх мөхч шиг. Баг би амар юм. Би ч сүх шүү. За дараагийнх нь. За би одоо харин хэнийг найрах вэ? Тийм амар найрч марийг жууд. Би уг дандаа ахаа юу гэж гадаад хүн найрмаар байх юм болохгүй юм байна те. Болохгүй. Гадагшаа уг найруул дүүн тэр үед хилээ сурцсан байсан тахаа. Чи тэр нөгөө тандрыга найраач. Таатаач найрах юм уу? Тийм шүү. Одоо яаж найрнаа? За тэгээ эхлээд муйс руу автуустаад. За. Муйс дээр очоод ангийн олоод очоод ярилцсан да. За. Тэр одоо юу ярьдаг? Юуны тухай ярмаар Чи одоо тэр зөвлөөр хоол хийгээд очиж. Яа. Одоо дор найрч байгаа шүү. Тийм шүү. Одоо над чон санаа чинь гарч Тийм ирж байна. Оюутнууд ч мөнгөгүй хэцүүч тэр үнийг нэг алдагдаа болоогүйсэн бах те. Тийм. Клипнийхэн зураг авалтыг би хийгээд өгч юм өгчийгээл уулзчих юм шүү. Тэгтээ би хийж өгөхгүй штэ би. Тийм. Тэгтээ яав нэг юмтай юм шиг л ярина гэсэн үг штэ. Тийм. Хийж өгнө гэж чал ойлгочих нь. Тийм. Тэгээ хоолунд идүүлээл те. За. Тэгээд дахиад жоохон жатхын арга марга бас оруулж болно штэ. Хоолнд юм хийчих болно штэ. Тийм үстэй. Энэ жатах. Тийм. Чи зүгээр гэрийн даалгаврыг чи хийгээд өгийгүүл яадгийн. Өөрөө айгу ухаантай залуу байсан гэсэн штэ. Өгдөлтэй толгойтой Гэтэл яг үү тэр нь хамаагүй шүү дээ. Йоо би баг ямар амар гуйлгачин гуугаад. Хоол чи хийчих гэлээ чиний зургийг чи хараад шууд тэгж бодож байгаа. Ийм охинтой хурж ирээд гэрийн даалгаврыг чи хийгээд өгье гэх юм бол би тэгье гээл тэгэн шууд. Нэрэл тэгэн. Үерхээч биш бүр. Би өөрөө ч хийх байсан те чадах байсан ч гэсэн тэгьеч гээл тэгэн. Йоо наа чи тэгтээ янаг сонсогд. Манай гэрт очиод хийгээд өгөөч гээл. Хийгээд гэдэг. За. Таван хичээлийн чинь даалгаврыг хийж өгье гэж очихоос. Яа. За тэгвэл тэгэл даалгавар маалгаврыг хийж идж ууж байгаа л ходоод мододоор найраал тэгэл одоо учир нь бах та.
Яа. Яава. Герман лавга чи үзчихэд гэсэн чи энэ дээр нэг лавг жаргал батуулах гэдэг хүн яанаас өгтүүлэх гэж байсан байж тээ. Аюултай. Үнэхээр таарах юм аа. Амар надтай. За Угна. За би бол одоо Пүүжээл найрдаг. пүүжээгэл найрна да. Яаж Тий, гэхдээ яг пүүжээ дээр ингээд фокуслмааргүй байна. Гэхдээ хин нэгэн хүн те яг би найрхаад яг одоогийнхоо энэ байр байдалтай ингээд очих юм бол би шууд иймэрхүү ярианаас л эхлэе гэж бодож байна. Би чамд чи 2000-аад дөнгөж оны үе шүү дээ те. 99 2000. Би чамд Монгол улсын болон дэлхийн ойрын 25 жилийн түүхийг хөөр нөгөөлөх ба. Тэгээд ерөөсөө баг өдөр баг календарчилж баг зүнж ванга шиг толгойг нэргүүл. Суглааны дугаартаа очиж Яг тийм бооцоо моцоо Чи 99 он суудаа. гэдтэй. Тий. 99 он гэдэг чи Суглаан Тий, сүүлийн ойрын 26 жил гिचээл та дугуйл ингээ 20. Чи 2000 оны наадмын төрөв бүхийг хэлээд Яг тий аавд нь орж хэлээд ахаа та түрүү бүх тий бооцоо тавиач та найзуудтайгаа. би чи ирээдүгээс ирсэн гэлээ. Тий, яг тийм. Тэрийг хэлэхгүй шүү. Тэгвэл 2000 онд ч бас улсын хурлын сонгуульд болсон юм байна. тий, бүх сонгуул улс төр соёл урлаг бооцоо Монгол ярихад тэгэл алаа штэ. Дэлхийн нийтлэгийг ярих юм бол ангаад л аав. Гэр бүлээ юм. Чоноо чон. Тэгэл дуусна нэрээ. За чи тэгэл инх юм байна шүү дээ. Ээжт нь та цослонгийн газар одоо 3 4-ийг авсан дээр шүү. Яг Яа. бушуухаа аваар гэхдээ жоо хотоо дөхөхөө авчих гэлаа. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Зайсан луу гарч хідүүлээ нэг агаарт гарах уу. Нэг хідэн газар сонжээ. Тэр үчи тэгэл ил хөдөөгөр байгаа шүү дээ, тий. Тийм шүү. Ярам өрөөний гарах уу гэх. Нөгөө зайсантай энэ хоёр айлын газрыг хідүүлээ хуваагаад авчих юм. Тий. Яг тийм. Ашаа машиныг хуваагаад авчих. Тий. Зүгээр наад юугаа өгчихөө. Хотод байгаа байраа өгөөд эднийхтэй сольчих гээл. Тий. Тэгэл ерөөс 3 жилийн дараа л тэнгэрээ Дуусаа. Тэнгэрт гараа. Яг чи чинь яг зааг үе шүү дээ. Тий, яг зааг шүү дээ. Хөш би дөрөв нь ер нь тэр нөгөө камертоны болтын хамаг шүлэгнүүдийг нь бичээд очно гэсэн Би чамд яалаа. санаа өгсөн шүү дээ. Харин тийм. Одоо яа Тэрийг мартсан юм шүү дээ. Гүй чи Тэгтээ нөгөө найр 99 онд гараагүй байсан дуунуудын Харин тий. шүлгийг аваад очих хэрэгтэй Харин шүү Тий харин. Чи Тэгэх юм бол одоо одоо камертоны болтын зохиосон бүх дуунууд нь Эрика гэсэн автахтай явчих шүү дээ. Яг одоо Нөө нэг тэгээ төрөөс аяргалтай ихнэр алдсан уу? юу лээ? Нөө нэг бороотой шөнийн дурсамж чинь тэр үед гараагүй байсан тий мэт. шүү дээ. Тэр бороотой зуны дурсамж. Дурсамж. Яаж би чамайг хайрлаа. Тий. Тэгээд адгуулсан юм шүү. Сэтгэлийг мэн гэх. Тэгэх юм байна те. За найр харгууд чинь сайхан таалагдж байна. Одоо бирдийн асуулт орж ирсэн. Ой нөгөө би Бирд сайн талын бирд. За. Бирд Йоо, сайн боё. талын бирд. За. Бирд сайн талын бирд. Ягаад гэвэл асуулт над дээр ирж байгаа юм л да. За, бирдийн асуулт. 18 настай байгаа таныг ажлаасаа нэг эсрэг хүсний хүнийг 18 настай болгож дэрэгдээ аав гэвэл хэнийг авах вэ? Яагаад? Би шууд гэрлээг аваад явна. Одоо надад боломж байгаа. Гэрлээ чи 18 настай стогоо явах юм байсан байлээ шүү дээ. Тэгээд гэрлээг аваачаад тэр герман лавга тоохгүй бол Асуултны ирэмбэр дайрлуулсан. гэрлээтэйгээ үерхэл тэгэл яг нөгөө нэг тэр нэг бидний нэг 12 та нэг нусаж ирсэн юм гүгээд байсан. Уугнаа гээд. Тэгээгүүт уугнааг дуудаад нааш ханд гой эмхтэй хүн харах уу? Гэрлээ их чигээ хаа. Тэгэж би гэж гайхуулна. Өш тэгтээ эн чинь Наа тэгдэг гэсэн нэрээ байрны ах нар дуудангуутлаа тэр байрлал ороод тэдэн давхрыг хаалганд очиод тэр их чигээ дуудаад гадаа дуудж ийн гэж хэлчих гээ. Тэр байрны ачааллыг анж байгаа хөөс. Өөрөөсөө орох гэхээр аав ээжийн санаа зовд юм өөрөөсөө ичиж зовд юм. ер нь танаа хүний хүнээ дууддаг дуудсан гэсэн тий. Ихснэрийг дуудаж өгдөг ус. Тэгэн гутал хөө ямар хөөрхөн дөө вэ чи гэл. Чамтай суу ирээдүүд. Ямар хөрхөнд вэ? Миний дэ хурдан том болоорой. Тэгдэг байсан. Тийм тохиолдол байсан. За 2014 онд 18 настай байсан хүн чи хэн байх баха? хинч байхгүй шүү дээ. Чи энийг нь авч Хэнийг бодчих. авч Шууд Хэнийг 18 нас. өөрийнхөө настай шууд цэцүүлээд авах байхгүй юу? Тэр хамаагүй байхгүй. Ахыг 6 жоохон гэдсэн. Тэгвэл ах тэр үед 18 таж байсан байж болох юм шүү. Тэгээ хоёр талаасаа гэрлэгчдэр алдсаж болох юм шүү. Гэрлэг би 18 та болгоод аваад очсон болохоос энийг яагаад ч шүү дээ. Хуурахгүй байж тээ. Намайг 12 та болгоод өргөж байгаа байхгүй юу? Ярен дундаа. За би тэгвэл уугнаахыг л авч өгье дөө. Сайн байна. Та залуудаа
залуу л байсан юм. Залуу гоё байсан биш ээ. Залуудаа гоё залуу байсан. Залуудаа мөхшин. Чи сая энэ уугнагийн дэлгэн зургийг хараагүй юу? Өөрхөнд байна гэдэг шүү дээ. Тий. Хоёулаа л уулзъя дөө ахаа. Тэгээ. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг угаасаа. Таны сонголт үнэхээр мэрэгэн байлаа. За хоёулаа уулзъя. Тэгээ. Ийм нэг ингээд ярих юмгүй бодгаа хийчихдэг байхгүй. Ийм сонголт ч дээ. Одоо уугнаг юуг ин ярих яах юм? Ямар ч утгагүй. Тэгээ хийнийг авч уугнаг аваач яах гэж байгаа. та чи суугээгүй юм. Суу гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л аваач. Зүгээр аваа явж болно, сууж болно л та. Суух гэж байгаа юм уу чи? Тий. Та чи сая гэрлээ ихтэй суунал гэдэг. Би зүгээр сууж байгаа. Биний Над дээр болохоор суулгахгүй гэдэг. Намайг ер нь хүнтэй суулгах заяа тавьсан байна уу энэ нэвтрүүлэг дээрээс. Заавал ганц юм үлдэх гэдэг. За сууж л та. Ууна энэ Би Эрикагаа авч явъя. Эрикагийн би яг Намайг орхичлоо шүү дээ. Би үлчнээс ахаа. сая уугнаг хүнтэй суудсан байсан билүү? Өөр хүн аваа явчихгүй одоо. чаг юун дээр цаг хугацааны зөрүү байгаа шүү дээ. Ах нь хоёр хүнтэй зэрэг уулзсан гэж Нэш байна. дэш явчих. 99 онд руу Чи нисдэг. 2014 онд Тий, 2014 онд байгаа. За 99 онд ч ахаа би угаасаа ой мойтой хидтэй байсан юм. Харилцаад ертөнцид амьдраад байна. Харилцаад ертөнцид. Угаас таныг сонирхож чадахгүй юм 99 онд яагаад? 99 онд Эрикагаа авч очино. Эрикаг би баг 99 онд ямар байсныг баг мэдхий. Яг энэ төрсөснээрээ үнэхээр баар биш шиг. Төмөн амтны харц удаасан, сүргийн манлаа уусан. Сүргийн манд. Амар амт байсан. 18-таа эрэгтэй байсан юм уу? Тэстэй Харин мэдгүй. Сүргийн манлаа гэдэг чинь Харин тийм. нөгөө ихийн эрэгт ёсороо бол сүргийн манлаа байсан. Их хэрэг Аим зөксөн. шигтэй. Хөөрхөн охин байсан уу? Хөөрхөн. Тасархай хэлтэй байсан. За чи тэгвэл бараг л залуугийнхаа өслийг биелүүлчих юм шүү. Тэгэж шүү. Та тэгээ суух юм уу зүгээр уулзах гээд байгаа юм уу? Сууч юм. Эхлээ жоохон уулзах хэл та. Тэгээд би 14 онд өөр хүнтэй суучих юм бэл. Яа би тэр үед өсөж таринжаа. Гамдаа. 3-4 настай. Миний суух хүн цэцэрлэгт явж байгаа. Манай гэрийн цонхоор. Миний суух хүн цэцэрлэгт байгаа. Тэгээ 14 онд суу. Эрика. Йоо тэгээ 14 он хүртэл хэдэн жил та хоёр үерх юм? Би цагийн гар золох юм байна л да тий. Бөө Надад үерхэл үерхэд тий. Үерхсээр гас Би суухгүй. Эрикаг зүгээр гоё таалж байгаа байхгүй тэр үедээ. Тэгээ айгүй гоё юм ихтэй. Гэтэл мянган за мянган жарээ. Бүр ладтай суух юм 1000 хүнтэй уулз. 10 залуучууд энэ араас гүйдэг байсан. Тэдний дунд би заавал өөрөө гоёдоо орохгүй шүү дээ, тий. Энэ хүн чинь өөрөө бас тийм тааламж нийлэмж нь айгүй гоё хүмүүстэй явдаг хүн байхгүй юу? Эрика таалж явснаас тоолж явсангүй шүү. Тэгэхээр бит хоёр магадгүй нэг удаа уулзаад, хоёр удаа уулзаад ингэсэгээд тэр хүндээ би жигдчихээл 14 хүртэл Тэгээ би гологцсон хүнтэй суух юм уу? Тэгэхээр чин та. би голчоол тэгэл байжсан байхгүй юу? За. За Эрик Би юу? Ажлынхнаас гээд байгаа шүү тий. тийм шүү дээ. 18-тад сэмгэр их хүн хийн. За очроогоо авъя даа. За. Очроогоо. Гүзээ мүзээ байхгүй цаадах Чи гэсэн. тэгээ яах юм? Айгу царайлаг нүдний шиг шууд суучих юм уу? Өгзгийн хэсэг харна. Өгцгийн хэсэг харна. Хоёр бүхтэйгээд хоёр байсан мэдсэн шүү дээ. Очроо чи зүгээр цааш харчихдаг үү? Очроо битгий наашаа хараа. Цааш хараад байжээ гэд. Очроо цаашаа хараа. Уулзч үзэн штэ юм чи. Гэтэ очроо чи хөдөлгөөнтэй юм бэлээ. Айгу болол суучч магт. Хөдөлгөө хурд хөдөлдөг гэж юу? Үгүй айгу бизнес итгэхгүй хөдөлгөөнтэй байхгүй юу? Чи хурдан суухгүй очроо өөр юмтай суун шүү. Харин тий. Дараа шүү. Хийж магадгүй тий. Чи авч очихдоо ер нь ичээ бараг хурмаа ичээ юмсан дээ. За тэгээ. За өнөөдрийн залуу насныхаа эрч хүчийг би Гэрат юу л вэ? эр бүчээж за. Залуу насныхаа эрч хүчээр би гэдэг нэр урайнд сэдв дор игдсэн хөнгөн хөгжилтэй байцгаая урайтай Янаг Яхва нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн 18 цагаас 400-ийн шууган нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч сонсоорой. Баярлалаа. Баяртай.